өөрөө асууж байгаач мэдхээ бичдэг байх гэсэн. Одоо нэгсэндээ өөрийгөө ямар ч ойлгох юугүй одоо нэгсэндээ ямар нэгэн тийм одоо тодорхой одоо амьдралын одоо нэгсэндээ би хинбэ гэдгийг олно гэдэг чинь юу гэдэг юм. Амьдралыг үзэх өөрийн гэсэн нэг тийм баттай үзэл бодолтой болчихдог. За. Үзэлтэй бодолтой. Ямар нэгэн үнд одоо чамтаа нэг байдлаар харьцаж байгаа бол нэг л байдлаар харьцдаг чадвартай. Ийм л болдгийг яриад. Тэг чин одоо нэгсэндээ төлөвш суугааг хүн болгохгүйл одоо яг эмоцоор хандж эхэлдэг байхгүй. Ууртаа ахта чамтаа ууртаа зүгээрстэй зүгээр орилол хачин болоод инээж ахта энийгээд эмоцыг эсвэл баяр баясгалантайгаар чамд яадаг. Тэгээс ямар нэг юм нэг тунгаах чадвар нь багасчихж байгаа байхгүй. Яг бол өөрийн гэсэн үзэл бодол төлөвшөөг юм чи яг юу нь үнэн яг юу нь буруу гэдгийг мэдэхгүй шүү дээ гэж. Тэгэхээр нөгөө хүн чи яадаг вөхөр шууд нөгөө яг тухайн үеийн өөрийнх нь эмоц нь ямар байна. Тэрүүгээрээ ямар нэг асуудалд ханддаг байхгүй. Энийг л тэр нөгөө яг хүүхдэрээ гэдэг агийн гол. Хүүхд гэдэг чи өөрөө яг тэр штэ. Эмоцоор хүүхд баяр өөртөө бол юм өгөөртэй юу ч байж ярьсан тэгээд хөгжилдөд гүйжээдэг. Гонигтай бол юу ч болж байсан гонигтай байдаг. Энд чи яг нөгөө тухайн үеийн эмоц сэтгэл хөдлөл нь ямар яг тэрүүгээр юм. Тэгэхээс одоо заа чи ингээрээ зөв хичнээн зөв хэлж гэсэн чинь хэлсэн ч гэсэн хүүхднийг зөв хөдөлсөн багт бол дийлдэггүй штэ. Тэр чи ямар учиртай вэ гэхээр нэг хүүхд яг сэтгэл хөдлөлөөр ханддаг байхгүй юмд. Тэгэхээр нөгөө одоо төлөвшөж суугаагүй хүн гэдэг бол тийм талтай хүн гэсэн үг байхгүй. Тэрийг жаахан анзаарч явах хэрэгтэй гэсэн үг. Өнөөдрийн нэвтрүүлэг маягаар нэвтрүүлгийн зочноор сэтгэл зүйч Цэсэнхүү Урагдан ирсэн. Тэгэхээр энэ дээрээс нэг ялгаа гаргаж ирэх ёстой юм шиг санагдлаа. Хүмүүжил гэж ярьдаг. Мэдээж бол хүмүүжил андаа, боловсрал андаа гэж хүмүүс ярьдаг л да тий. Гэхдээ энэ дээрээс хүмүүжил сэтгэл зүйн боловсрал хоёр дээр төөрөлдөх магадлал юу юм байна уу? Надад ингээд таныг ярьсан чинь энэ хоёр ойролцоо чим шиг төөрмөр чим шиг гинт санагдчихлаа. Харин энэ өөрөө одоо шилхтээ хүмүүс энэ дээр жахан андараад байгаа. Яг сэтгэл зүйн боловсрал гэж юу юм бэ гэдгийг тодорхой хариулт авмаар байна. Сэтгэл зүйн боловсрал гэдэг нь одоо нэгсэндээ амьдралын энэ утга учир гэдэг зүйлийг зөвөр ойлгоход л байдаг. Энгийн юм байна тий. Маш энгийн. Тий. Амьдралын утга учир гэдэг зүйл. Тэгэнгүүт одоо нөгөө амьдралын утга учир гэдгийг чинь одоо шилх хүн болгон амьдралын утга учир гэдгийг маш сайнаар ойлгохыг хичээдэг ч гэсэн яг амьдралын утга учир гэж юу вэ гэдэг талаар хинч зөв ойлголттой байдгүй байхгүй. Энд л сэтгэл зүйн боловсролын ялгаа нь гарч ирээд байна. Сэтгэл зүйн боловсролтой хүн амьдралын утга учир гэдгийг утга цаад нарийн ойлголтоо мэдж байгаа хүн гэсэн. Юуны төлөө амьдэрдэг. Амьдралын утга учир нь өөрөө яг юу вэ? Тэг чинь амьдралын утга учир нөгөө сэтгэл зүйн боловсролгүй хүн бол яадаг вөхөр амьдралын утга учир гэдгийг нөгөө хүмүүжлээс олж авсан ойлголтоороо явчихдаг байхгүй. Юу гэдгийг мөнгө бол чухал. Төрөлт мөр юм байна. Тийм. Мөнгө бол чухалч гэж гэх юм уу? Одоо зарим хүмүүс мөнгө бол их чухал гэж. Эсвэл зарим хүмүүс гэрүүл бол зөвхөн чухал. Эсвэл өрөвдөө өсөх чухал гэдэг ч юм уу. Тэрнээс өшөөгөр одоо нэгсэн юу гэдэг чи өөрөө тэр амьдралаас аж аргал баяр баясгалыг мэдрэх ёстой. Чи амьдралаас тэр амжилтыг мэдрэх ёстой. Чи амьдралаас амьдралдаа өөрийн орон зайг бүрдүүлэх ёстой гэсэн ийм мэдрэмжүүд байдаг, ийм олон янзын юмнууд байдаг гэдэг талаар ойлголт байхгүй. Зөвхөн нэг өрөөсгөлөөр ойлгочихоор нөгөө хүн амьдралдаа алдаа гаргаад байдаг байхгүй. Сонсогч та амьдралын хүчийг нэвтрүүлэхийн лав гарагийн давталтын дугаарыг сонсож байна. Тэгэхээр энэ нөгөө сэтгэл зүйн боловсролтой хүн бол амьдралын утга учирыг одоо нэгсэндээ ойлгож идэг. Инхээр нэгсэндээ амьдралыг маш зүгээр авч явах чадвартай байдаг. Сэтгэл зүйн боловсролгүй хүн бол амьдралын утга учирыг хүмүүжлээс олж авсан тэр ойлголтоор явчихдаг байхгүй. Эцэгх нь амьдралдаа нөгөө голчлон юуг голчилж үзэж чинь тэрийг нь энэ амьдралын утга учир гэдээ ойлгочдөг байхгүй. Эсвэл өөрөө нөгөө төлөвч явцдаа зүгээр нэг ямар нэг юмыг энэ бол миний амьдралын гол зорилго юм байна ч гэдэг юм уу. Нэг ингээд хар ухаанаараа нэг юм ойлгоод авчдаг. Тэгэхээр тэр бол миний одоо энэ бол тэгээд энийг л явж явах юм бол миний юу гэ. Тэгээд энэнийг л явж явах юм бол одоо би юу гэдэг амьдрал маань утга учиртай явна гэж өөрийгөө ойлгодог. Тэгсэн чинь үн чанартай нөгөөдг нь буруу ойлголттой явж байвал нөгөө хүн тэгэл амьдралаараа алдчихдаг байхгүй. Зөв аз таарад яг зөв ойлголтоор явдаг хүмүүс зөндөө л байна бас. Яагаад бол эцэгх нь бас зүгээр амьдарч явсан хүмүүсийн хүүхд одоо гэдэг чинь баян айлын хүүхдүүд баян байна. Баян байдаг. Одоо нэгс эцэг их өвөө эмээ баян одоо нэгс чинэлэг айлын хүүхдүүд бол чинэлэг байгаад байдаг. Ядуу айлын хүүхдүүд улам ядуу болоод байдаг гэдэг хүмүүс их гайхдаг шүү дээ. Тийм. Энэ чи юунтэй холбоотой гэхээр нөгөө баян айлын тэр эцэг баян айл гэдэг тэр хүмүүсийн эцэг эхүүд нь одоо энэ амьдралын утга учирын талаар зөв ойлголттой яваад байгаа байхгүй. Тэгэхээр үр хүүхдтэй нөгөө сэтгэл зүйн болцол байхгүй ч гэсэн нөгөө өгөхдөө нөгөө хүмүүжил нь зөв хүмүүжил өгдөг. Тэгэхээр нөгөө зөв хүмүүжил зөв хандлагатай хүүхд дахиад л зүгээр л амьдэрдэг. Тэгэхээр уламж сайн сайхан амьдэрчдэг. Тэгэхээр үр хүүхд нь дахиад
өөр хүүхдээ дахиад тэрийг уламжлуулдаг. Инхээр нөгөө баян айлын хүүхдүүд баян яваад байгаа. Тэгч нөгөө ядуу айлын хүүхдүүд ягаад ядуу яваад байгаагийн гол учир нь эцэг нь нөгөө энэ амьдралын утга учирын талаар буруу ойлголт явуулж идэг. Тэгэхээр ч нөгөө эцэг нь үр хүүхдээ буруу ойлголт өгчдөг. Ерөнхийдөө нэг судлаар л яваад байна. Тийм нэг судлаар л яваад байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр нэгснэ буруу ойлголт өгчдөг. Тэгэхээр нөгөө хүүхэд нь дахиад эцэгийнхээ алдааг яг дахиад автаад хэлчихдэг байхгүй. Ос тэгдэг ш одоо юу гэдгийг эцэг нэг 16 таа хүүхэд гаргасан бол хүүхэд нь яг 16 таа хүүхэд гаргах гэлдэг байхгүй. Сонин тий. Тий, яг энэ давтагддаг байхгүй. Давтагдал яг тэгэл яг тэр чинь нөгөө эцэгхээс энэ манай монголч нөгөө сэтгэл зүйчд ховорхон сэтгэл зүйн боловсрол муутай. Тэгэхээр одоо энэ амьдралын утга учир гэдэг зүйлийг зөвхөн эцэг эхчүүдийн тэр өгсөн тэр хүмүүжлээс олж аваад байгаа байхгүй. Юуг харж өсөж байна тэрнгээрээ л тий. Тэгэхээр нэгсэндээ одоо нөгөө тэгэхээр тэр баян айлын хүүхдүүд нь тэгэл баяжаал яагаад байгаа даа биш. Ядуу айлын хүүхдүүд нь тэгэл яасандаа биш. Гол нь тэдний ойлголт нь буруу байгаа байхгүй. Одоо жишээлбэл ийм л ойлголтууд байгаа байхгүй. Одоо жишээлбэл ингэж 3 хүүхэдтэй нэг баян аав байл. За. Тэгвэл яг 3 хүүхэдтэй ядуу аав бай. Энэ хоёрын ингээд хоёулангоос нь нэг асуулт асууя л та. За. Одоо тэгэнгүүт одоо жишээлбэл нэг асуулт асуухад баян аав ингэ юу гэж хариулж ингэхээр би 3 хүүхэдтэй юм чинь би баяжихгүй гэдээ яах юм бэ гэнэ. Баяжихгүй бол болохгүй гэж байгаа байхгүй. Өөртөө тийм шаардлага өгсөн байгаа байхгүй. Би 3 хүүхэдтэй чи би баян эдрийгээ тижиж хангалттай тижих хүч мөнгөтэй байхгүй болохгүй гэж. Тэгсэн чинь ядуу аав болохоор юу гэж ингэхээр би 3 хүүхэдтэй юм чи би хэдийдээ баяжих юм гэж байгаа байхгүй. Ааха. Тэгэхээр яг ижих нөхцөл байдлаас тэгсэн мэт сэтгэлгээний ялгаа байгаадгаас. Тэгвэл сэтгэлгээний ялгаа. Баян аавын хувьд бол яаж ирэх би 3 хүүхдээ өсгөхийн тулд би баян байхгүй болохгүй гэдэг ийм амар ондоо сэтгэлгээгээр хандж хад. Ядуу аав бол би 3 хүүхдээ чи би хизээдээ баяжих юм би яаж баяжих юм гээд бүр ингээд өөрийгөө бүр ингээд явгаалцсан. Тэгэхээр би чанартай нөхцөл байдал ижих л байхгүй. Ерөөсөө л дотоод сэтгэл зүйн боловсрол гоо хүнс нь явж байгаа ч тийм. Хүмүүс их гайхаад байдаг сэтгэл зүйн нөхцөл байдлыг их харж төөрөлдөхөө. Тий. Энэ хүмүүс яагаад ингэдэг байна? Над аз тохиодогч болоосаа гэж тийм. Тэгэхээр тэр зүйл нь ерөнхийдөө өөрийнх нь дотор байгаад байдаг. Тий. Гаднаас хайгаад байдаг. Ерөнхийдөө ихэнх хүмүүс яхан бэлэнчлэх гээд оролдоод байдаг тал байна. Ерөнхийдөө тэгээд яхан буруу хүнд өгөх магадлалууд их байдаг. Тэгтээс хамгийн гол асуудал бол тэгэл ерөнхийдөө сэтгэл зүүн асуудал тэгээ хүмүүс одоо гэсэн энэ одоо сэтгэл санааг яалаа гэд ялгаа юу байгаа маа ингээл амар янз бүрээр ярьдаг хүмүүс их байдгийг. Одоо намайг одоо чи одоо юу байдгийг хүмүүний мэддэг юм ярьлаа гэд. Үн чанартай бидний энэ оюун бодол энэ толгой дотор чинь бодогдож байгаа бодлоодоос чинь үүсэж байгаа одоо энэ бодлуудаар чинь бүтээгдэж байгаа бүтээгдэхүүн нь бидний амьдрал гэдгийг л ойлгох хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр энэ амьдралыг чи бүтээж байгаа тэр бүтээгдэхүүн буруу байх юм бол муу бүтээгдэхүүн гарна шүү дээ. За холбогдлоо та. За хөгжмөө багсаарай. За тэгээд сэтгэл зүйчээс асуух зүйлээ асуугаарай. Асуух юм яриад байгаа даа. Тэгтээ өнөхөр гоё юм ярьсан байгаа. Дэмжин тэгээд дахиад ийм нэвтрүүлгийг олон явуулахараа гэж. Аха. За баярлалаа. Маш их баярлалаа. Аха. Тэгээ сэтгэл зүйн боловсрал гэдэг талаараа ер нь бол нийгэм тэр чигээр хоцрогдсон. Ерөнхийдөө хүмүүс бол боловсрал яах вэ хүмүүжил яах вэ боловсрал гэдэг ч юм уу энэ хоёр руу л ингэж хэлбэгээд байгаа юм шиг санагддаг. Тий яг энэ зүгээр сэтгэл зүйн боловсрал гэж нэрлэхээр яахан бурууддаг байхгүй юу? Үн чанартай уун зүгээр амьдралын утга учирыг зөвөр ойлгох гэдэг талаас нь аваа явуучих амарын байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо зөвхөн хүмүүжил болгоно гэдэг чинь өр хөвгтөд амьдралын энэ утга учирыг зөвөр тайлбарлаж өгөх байдаг. Ийм л талаас нь ойлгох хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр одоо жишээлбэл хүмүүжил ийм байх хэвээр манай гэр бүлийн хүмүүжил ийм тэрэндээ биш. Хамгийн гол асуудал нь юу? Ямар ч ядуу хүн сайн сайхан амьдарч болно. Ямар ч юу яаж энэ зөвхөн сэтгэл санаатай холбоотой байдаг байхгүй. Бүх юм сэтгэл санаатай холбоотой. Бүх юм. Тэгэхээр энэ хүн тухайн энэ хүний тархин дотор юу болж идэг? Энэ толгойн дотор ч одоо юу ямар асуудал болж идэг? Энэ толгой ч өөрөө яаж ажилдаг? Бидний энэ бодол санаа чи яаж ингэж цаашаага ингэж бодит зүйл болдог гэдгээс нарийн циклээ мэдэх ч юм уу нарийн ойлголтоо мэд сурах хэрэгтэй байхгүй юу? Тэгээд за энэ сонсогчийг авъя. Байна уу? За холбогдлоо. За хөгж. Байна уу та холбогдлоо? Байна. Сонсож ойртоод та зочноос асуух зүйл асуугаа. За. Энэ нөгөө одоо шинэ ингэдэг болсон юм шиг байна. Одоо өнөө үед ерөөсөө хоёр хүүхэдтэй байхад болон тэрнээс илүү хүүхэд ерөөсөө гаргаад. За уц руугаа ойртоод яриараа.
одоо нэг ингэдэг болчих байж тээ. Өнөө үед нөгөө нэг хоёр хүүхэдтэй байх л болно. Тэрнээс илүү одоо 3-4 хүүхэдтэй болчих юм бол зөвхөн тийжээж чадахгүй, амьдч чадахгүй гэх. За. Талаар та юу ямар бодолтой явдаг вэ? Аха, за баярлаа. Яг хоо ингэж бодож байгаа хүмүүс байдаг л да. Гэхдээ ерөнхийдөө яс тодорхой хэмжээний бас тооцоо байх нь зөв. Гэхдээ бас тэр хитрхи их тооцоогоор явна гэж бол байхгүй боломжгүй. Яг хоо гадаад бол асар хэмжээгээр тооцоогоор явдаг л да. Гадаад хүмүүс бол сэтгэлгээний төвшин арай одоо төвшөндөө биш. Зүгээр тэдний нөгөө олон мянган жилийн соёлын ялгаанаас шалтгаалаад тэд чинь нөгөө суурьшмал амьдралаараа ингээд явчихсан хүмүүсийн хувьд бол сэтгэлгээний арай ондоо ялгаатай байдаг. Манай монголчуудын хувьд бол арай ондоо. Хэдэн ч хөвгтэй хүн байж болно. Хүн ганцхан гол нь энэ амьдралын энэ утга учир, амьдралыг яаж авч явах, амьдрал өөрөө ямар учиртай, энэ амьдралыг яаж зүгээр авч явах вэ гэдгийг мэддэг болно. Тэгвэл хичнээн ч хөвгтэйсэн болно. Би энэ дээр бол яадгүй хүмүүсийг олон хүүхдтэй бай, бага хүүхд, цөөхөн хүүхдтэй байлаа, яалаа гэж би тэгж хизээш яадгүй. Бүр хүүхдгүй байсан ч гэсэн юм шиг. Аман гол нь амьдралаас тэр хүн тэр амьдралаас авах ёстой юмнуудад авч сурах ёстой гэсэн. Тэгэнгუთ одоо нэг амьдралаас авах ёстой юм гэхээр хүмүүс янз бүр юм яриад эхлэх байхгүй. Одоо юу одоо юу гэдгийг манай монголчуудын хамгийн төрөлдөд байгаа зүйл юу гэх юм бол одоо юу гэдгийг би хангалттай мөнгөтэй болох юм бол би баяжна гэж өөрөөсөө их боддог энэ ойлголт л байдаг байхгүй. Манай Монголд. Одоо би баян байх юм бол ажиглалтай болно. Одоо би сая буруу хэлчихлээ шүү заяа уучлаарай сонсогчдоо. Би хангалттай мөнгөтэй байх юм бол би ажиглалтай болно гэж ойлгодог ойлголт манай Монголд айгүй хүчтэй дэлгэрчээд байгаа байхгүй. Энэ ойлголт. Нэгсэн би баяжчих юм бол би ажиглалтай болно гэж. Тэг чинь ажиглал гэдэг зүйл чинь өөрөө их том ойлголт. Маш олон зүйлийг агуулж идэг. Дээрэс нь хоёрдугаар нэг асуудал гэх юм бол би хангалттай мөнгөтэй болох юм бол би өдөр баян болох юм бол гэж. Тэгэхээр хангалттай мөнгө гэж хизээч юу байдгүй байхгүй юу? Хязгаар. Одоо юу гэдгийг хүн хандгуулахгүй гэж. Тий. Хүний хүсэл чинь хязгааргүй байдаг байхгүй юу? Сонсогч та амьдралын хүчийг нэвтрүүлэхийн лав гарагийн давталтын дугаарыг сонсож байна. Тэгэхээр одоо юу гэдэг өнөөдөр чиний хувьд хангалттай хэд вэ гэх юм бол яг зарим нэг хүн 100 сая гэхэд 100 саятай болчихоо чи хэдтэй болохыг 100 саятай болчихоо тэрбумтай болохыг хүсдэг. Тэрбумтай болохоор дахиад одоо юу гэдэг тэрбум доллар малар гэл одоо бажет дуусахгүй гэстэй. Тэгэхээр яадаг вэ гэхээр эндээс нэг юм алдаа гарч ирээд байгаа. Одоо хангалттай мөнгөтэй болох юм бол би ажиглалтай болно гэсэн хүн хизээч ажиглалыг мэдэрч чадхаа гэж байгаа байхгүй. Тэгэхээр яадаг вэ гэхээр одоо юу гэдэг хангалттай их мөнгөтэй болоод идэг ажиглал мэдэгддэг. Яадаг нөгөө хангалттай мөнгөнд хязгаар байдаг учраас ажиглал хизээч мэдэх боломжгүй болчихдог байхгүй. Тэгэхээр нөгөө хүн би дахиад л баян болох хэрэгтэй байна гэж ойлгоод байдаг. Тэгэхээр зүтгээд идэг. Ажиглал хүрэхэд төлөө нөгөө болон баяжих гэдэг. Ажиглал гэдэг чинь өөрөө маш энгийн зүйл байдаг байхгүй юу? Дээрэс нь одоо юу гэдгийг ажиглалыг бүрдүүлэгч төр хүчин зүйлсүүд. Ажиглалыг бүрдүүлэгч төр мэдрэмжүүд гэж юм байдгийг. Энэ мэдрэмжүүдийг бүгдийг цогцоор нь мэдэрч сурчих юм бол энэ ямар нэгэн тэр мөнгөтэй холбоогүйгээр болох боломжтой. Одоо тэр нь одоо нөгөө амьдралын утга учирыг ойлгох буюу өөрийнх нь сэтгэл дотор байгаа гэж ойлгож болох тийм. Ерөнхийдөө тийм. Тэгэхээр би яг одоо түүнээс хойш би яг бага ажиглал амьдралын утга учир гээл ингээд яриад байгаа юм л нэг битүүмээр яриад байна шүү дээ. Тэгэхээр иймд байгаа амьдралын утга учир юунд оршдог вэ гэхээр ачаарал баяр баясгалыг аль болох их мэдрэх, зовлонг аль болох бага мэдрэгдэл байдаг. Зовлон огт байхгүй болохгүй. Тэгэх юм бол нөгөө ажиглалаа харьцуулах нэг харьцаа байхгүй болчихно. Нөгөө яг жаргаж байгаа хэсэг тийм нөгөө жаргалтай байгаа зовж байгаагаа мэдхий ичдэг байхгүй. Тэгэхээр зовлон бол тодорхой хэмжээгээр байх хэвээр. Харьцуулах ямар ч юмд нөгөө харьцуулах юм заал байх хэвээр. Ямар сандаа би одоо сүүлийн үед ийм эргсүүлэлийг маш их хэмжээгээр гадуур ярьж байгаа л одоо шил муу сайныг яаж ялгах юм бэ? Муу гэдэг зүйл байхгүйсэн бол сайн гэдэг зүйл хизээж байхгүй шүү дээ. Одоо юу гэдэг муухай царай байхгүйсэн бол сайхан царай гэж хизээж байхгүй шүү дээ. Тэгэхээр энэ харьцуулах гэдэг юм заавшгүй байх хэрэгтэй болчихж байгаа. Тэгэхээр юу гэдэг амьдралын утга учир бол ажиглал баяр баясгалыг аль болох мэдрэх, их мэдрэх. Тэгвэл ажиглал баяр баясгал гэж өөрөө юу юм бэ гэдэг асуудал гарч ирж байна. Бас гарч ирнэ. Тэгэхээр ажиглал баяр баясгалын одоо чих нэг үгээр тайлбарлах аргагүй болчихсон. Тэгэхээр ажиглал баяр баясгалыг мэдрэхийн тулд ажиглал баяр баясгалыг мэдрүүлдэг энийг 6 хүчин зүйл үүдгийг. За 6 мэдрэмж гэх юм уу? Үндсэн мэдрэмж үүдгийг. 6 үзэх сонсох гэдэг. Биш үү? Биш. Энэс ондоо энэ хүний энэ чи харах энэ чи мэдрэхүү байхгүй юу? Харах үзэх сонсох гэдэг чинь мэдрэхүү байхгүй юу? Бид нар чи энэ мэдрэхүүгээс ирсэн мэдээллийг боловсруулад бодол болгодог. Эндээс мэдрэмжийг бий болгодог. Одоо жишээл дахиад хэлээд өгдөө. Мэдрэхүүгээс ирсэн мэдрэмжийг
одоо мэдрэхүүгээсээ ирсэн одоо мэдээллийг боловсруулаад одоо мэдрэмж үүсгдэг байхгүй юу? Ааха. Одоо нэгсэндээ юу гэдгийг чиний одоо хилээрээ чи одоо гашуун давсыг ягаад одоо нэгсэндээ давстай хоол идлээ ч гэх юм одоо давс ингээд долоох юм бол тэр мэдээлэл чинь тархинд очино. Тэнгуут тэнд тархинд очиод мэдээллийн сан дотор байгаа давсны тухай мэдээллийг одоо нэгсэндээ амтны тухай мэдээлэлтэй харьцуулж үзээд энэ жахан шорог болж одоо давсан таарч гэдэг мэдрэмж төрүүлдэг байхгүй чамд бий болдог байхгүй. Сонирн байна тий. Тэгэхээр одоо нэгсэндээ чиний одоо мэдрэхүүгээсээ мэдэрч авсан тэр мэдрэмж мэдрэхүүгээс авсан тэр мэдээллийг боловсруулад мэдрэмж гэдэг зүйл бий болдог байхгүй. Тэгэхээр мэдрэмжүүд нь бол дотроо олон янз бүрийн мэдрэмжүүд бий болно. Одоо жишээлх энэ хүмүүс энэ мэдрэмжүүдийг их гайхдаг байхгүй. Одоо жишээлх зарим хүмүүс зүгээр мэдрэмж гэдгийг одоо ойлгохдоо одоо юу гэдгийг мэдрэхүүгээсээ ирснийг л шууд мэдрэмж гэхээс илүүтэйгээр мэдрэмж одоо чи нэгэн зэрэг амьсгалаад сонсоод үзээд хараад ингийн гутаа энэ дунд энэ төр чи хоригдоод бас нэг юм гарч ирж байгаас нийлээд энэ чи мэдрэмж чинь байхгүй юу одоо тэгээ ойлгож байна. За ерөнхийдөө би айлуулахад ингээд дэлгэрэнгүй тайлбарлах гэж байна. Тэгэнгүүт одоо нэг аж аргалын 6 мэдрэмж гэдэг байгаа нь юу вэ гэхээр аж аргалыг мэдрүүлдэг 6 мэдрэмж нь эхнийх нь юу вэ гэхээр хайр сэтгэл хайр инэрл гэдэг мэдрэмж байдаг. За энэ одоо нэг хин нэгнийг хайрлаж хин нэгнээр хайрлуулах шиг сайхан юм байхгүй. За тэгээ энэ чинь одоо дотроо одоо чил энэ хайрын мэдрэмжийг зүгээр мэдэрч сурах гэсэн үг байхгүй юу? Юу гэх юм энэ ч одоо хань ижил одоо найз хайртай хүннээсээ авч байгаа мэдрэмж гэж арай ондоо байна. Тэрнээс гадна буцаад эцэгхээс авах мэдрэмж ондоо. Найз нөхдөс бас хайрын инэрлийн мэдрэмжийг авна. За одоо хамтран ажиллагчдаасаа бас хайрын инэрлийн мэдрэмжийг авна. Одоо тэгээд хамаатан санаагаасаа эдгээр чинь бүгдийг мэдэрч сурах хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр хүмүүс мэдэрдэг байхгүй юу? Юу гэдгийг хайр сэтгэлийг одоо хитрхи тоодгүй ч юм уу? Одоо юу гэдгийг одоо нэг ингийн хөгийн жишээд ярил л да. Одоо танаа дарах чинь чамайг одоо ажил муу байлаа гэж загнаж байна. За Энэ юу? Энэ болохоор энэ хайр инэрлийн бас нэг мэдрэмж واخгүй юу? За хүмүүс одоо ч энэ муу хулгайч намайг загнаад гэдэг боддог. Тэр чинь эндээс нөгөө хайр инэрлийнхээ мэдрэмжээ олоод авах юм бол одоо чи миний төлөө хэлж байна гэдэг чинь чамайг одоо чамайг илүү сайхан байгаасаа чамайг энэ ажил дээр байрлахын төлөө тэр хүн санаа зовсондоо чамд одоо чамайг инэрх сэтгэл тэр хайр инэрсэн сэтгэлийн мэдрэмжээ өгж байгаа учраас чамд одоо нэгсэндээ тэгж загнаж байна гэсэн. Тэгэхээр чамайг гэсэн сэтгэл тэр хүнд байхгүйсэн бол чамайг харж ачаал оронд нөгөө авчих. Тэгэхээр энийг одоо чи ийм жижиг юмнаас ч гэсэн нөгөө хайр инэрлийг олж харах хэрэгтэй байхгүй хүн. Энэ хүн надад сэтгэл гаргаж ин та гэдэг. Ойлгож байна. Тэгэхгүй нөгөө хүмүүс нөгөө мөч одоо амьдралынхаа мөч болгоноос хайр инэрлийнхаа мэдрэмж хайчилдаг байхгүй. Одоо зөвхөн хин нэгэнд хайртай болоод хин нэгэнд нөгөө хүн чинь чамд хайртай болох юм бол одоо хайр инэрлийн мэдрэмжийг мэдэрнэ гэж ойлголт яваад байдаг байхгүй. Ирээний хайлтгаанаас л. Тийм. Тэгэхээс бус юмнуудаас бүх юмнаас хайр инэрлийн мэдрэмжийг мэдэрч боломжтой. Баггүй. Тэгэхээр чинь нэгдүгээр мэдрэмж нь энэ хайр инэрлийн мэдрэмж. За хоёрдугаар мэдрэмж нь юу гэхээр амьдралын баталгаа буюу 50 амьдралын мэдрэмж. Амьдралын баталгаа. Тий. Би энийг амьдралын баталгаа гэж нэрлэдэг байгаа. За үнэн чанартай 50 амьдралын мэдрэмж байхгүй юу? Манай хүмүүс амьдралын баталгаа гэхээр шууд мөнгө олдоод байдаг. Амьдралын баталгаа гэдэг бол 50 амьдрал байхгүй юу? Баталгаатай амьдрал гэдэг чинь 50 амьдрал шүү дээ. Ямар нэг юм санаа зовхгүй, ямар нэг юм дутагдчих гэж чадахгүй. Сайхан 50 амьдрал байхгүй юу? Ийм 50 амьдралыг бүрдүүлэх хүчин зүйлсийн нэг жижиг хүчин зүйл нь мөнгө واخгүй юу. Тэгэхээр 50 амьдралыг бүрдүүлэх хүчин зүйл дотор ч юу гэдэг гэр бүл байна. Мөнгөөр авч болохгүй зөндөө зүйл үр хүүхэд байна. Одоо юу гэдэг эцэг их байна. Сайхан эцэг их байна. Сайхан найз